За сайн бацхан үзэгчтэй. Нийгэл телевиз нэг сэдвээр хилцүүлгээр үргэлжлэн та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр бид энэ удаад тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл бас яг одоо олон нийтэд бас танилцуулагдаад улсын хурлын гишүүдэд бас танилцуулагдж байгаа яг энэ процесстор хуулийн шинжилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор үзэгч та бүхэнд мэдээлэл өгөх студиуд зочдыг урьсан. За миний баруун гар талаас улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ студиуд ирсэн байна. Өнөөдрийн мэндийг хүргэе. За хустай дахь Лунаба жуулчны баазын захирал Цэнт Сүрэн. За мөн хан хинтээ улсын тусгай хамгаалалттай газар хамгаалтын захиргааны дарга Хаш Маргад оролцож байна. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Түрхийн шууд явж байгаа юу? Тийм шууд явж байгаа. За тэгээд дөнгөж сая бас үзэгчдэд танилцууллаа тийм ээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл одоо бас яг ингээд шинжилэгдээд явж байна. Анхны хууль нь болохоор 1994 онд батлагдсан байт юм билээ. Тэр цагаас хойш ер нь шинжилгээ хэдэн удаа шинжилэгдсэн байдаг вэ? Нэр аль шмаад хэлдэг. За хамгийн анх бол тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан байдаг. Дараа нь орчны бүсгийн тухай хууль 1997 онд батлагдсан байдаг. За ингээд энэс хойш бусад одоо хуулиудын орсон өөрчлөлтүүдээс одоо шалтгаалаад 17 удаагийн жижиг өөрчлөлтүүд орсон байдаг. Тэр бол дандаа нэг төсвийн тухай хууль гэдэг юм, амьтны тухай хууль, газрын тухай хууль гэх мэтлэнгийн хууль өөрчлөгдөхөд одоо дагаж өөрчлөгдөх байдлаар. За энэ үндсэн одоо тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль бол шинжлэгдсэн одоо найруулга одоо анх удаа хийгдэж байгаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл 94 оноос хойш бол ерөнхийдөө яг үндсэн хуулинд бол анх удаага тийм тэр нь болохоор нөгөө дагалдах хуулиудаар гэж ойлгосон зөв үү? Өөрөө дагалдах хууль болж одоо хуулиудын хүрээнд одоо өөрчлөгдөж байна. Одоо болохоор ер нь яг бас яг ямар хэрэгцээ шаардлага дээр үндэслээд гэх үү те? Хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлага. 94 онд тусгай хамгаалалт газар нутгийн тухай хуулийг их барьж ийсэн гэдэг юм уу? Хуулийн бичлэлт хийжсэн хүмүүс маань дархан цаасд богдхан ууланд суурьшлын бүс үүснэ гэж тооцоог байсан. Гэтэл түүнээс хойш суурьшлын бүс үүсчлээ. Энэ харилцаагаа бид нар яах вэ? Тэнд экологи байтугай одоо экосистем байтугай байгаль хамгаалагч очоод ажиллах нөхцөл байдал байхгүй. Байшингуудын донд байгаль хамгаалагч хийх ажил алга байна те. Нөгөө талдаа дэлхийн дулаар луур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаа цаг хугацаа байгаль дэлхийн эргээд бас хүн төрөлхтнөөс тусалцаа нэгж байгаа асуудал бас байна. Нөгөө талдаа бид нар хэрхэн байгаль орчин энэ хамгааллын зарчим дээр орлогочих вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр бид нар эдийн засгчлах харилцааг зайлшгүй их шаардлагатай болж эхэлж байна. Гэхдээ эдийн засгчлах харилцаа ингээд тэнд бид нар төмөр зам тавих уу? Уурын зуух байгуулах уу? Энэ чинь өөр асуудалтай. Тэгэхээр бид нар тэр бол боломжгүй. Тэгэхээр бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлбэр дээр Монгол Улс байгаль экологи аялал жуулчлалд орон учраас энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлбэрээр орлогч харилцаагаа хийя. Зарим одоо иргэд маань ярьдаг нэвтрэх хураамж гээл нэг явж идэл мөнгө аваад байдаг. Дараагийн газар очил дахиад мөнгө аваад байдаг. Ярьдаг те. Тэгэхээр бид нар нэвтрэх хураамжтай холбоотой харилцаагаа яаж зохицуулах юм? Нутгийн иргэд буюу тусгай хамгаалалт газар нутагт үе уламжилж удам дамжиж ирсэн малчтайгаа асуудлыг яаж шийдэх юм? Бэлчээрийн дөрөлтөлтэй холбоотой асуудлаас үүдэлтэй одоо мал тусгай хамгаалалт газар нутгаар нэвтэрч тэндээс тодорхой хэмжээний одоо эрүүгэн болон зөрчлийн гэв дэргүүд үүсдэг харилцааг бий болчлоо. Тэгвэл энэ харилцааг бид нар яаж шийдэх юм гэж байна. Ингээд 94 оноос хойш 32 жилийн хугацаанд шийдвэрлэх ёстой зайлшгүй харилцаанууд бий болсон. Энийг бид нар хэрхэн шийдвэрлэх гэдгийг зайлшгүй хуулийн шинжилсэн найруулгаар хийж өгөх шаардлагатай болчихж байгаа. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль анхнаасаа 1994 оноос сайн бичигдэж маш олон харилцааг зохицуулсан учраас 32 жилийн хугацаанд шинжилсэн найруулга харьцангуй харин хийгдэхгүй явсараад өнөөдөр хүрч байгаа. Тэгээ өнөөдөр зүгээр л суур шалтгааны нэг нь бол богдхон хуулийн дархан газарт үүссэн байгаа энэ суурин харилцааг яах вэ гэдэг хамгийн том асуудал болсон байх жишээтэй байна тий. Одоо ер нь бас яг нийтдээ тусгай хамгаалттай хичнээн газар улсын хэмжээнд бүртгэлтэй байт юм. Ямар газруудыг бас яг тусгай хамгаалттай газар нутаг гэж тодорхойлоод байгаа юм бол. За одоо нийт улсын хэмжээнд нэг 120 орчим тусгай хамгаалалттай газар байгаа. За тусгай хамгаалалттай газрууд маань бол дөрвөн одоо төрөл өөр байгаа тийм ээ. Дархан цаас газар, байгалийн цогц спорт газар, байгалийн дурсгалт газар, байгалийн нөөц газар гэдэг одоогийн мөрдөгдөж байгаа хуулийнхаа дагуу бол дөрвөн ангилалтай байгаа. За энэ дөрвөн ангиллалын дагуу бол
нэг 120 орчим тусгай хамгаалалттай газар байгаа. За энд за 40 гаруй одоо тусгай хамгаалалттай газрыг одоо тусгаалan хамгаалж байгаа захиргаад үндсэндээ ажиллаж байгаа. За энэс бол 6 захиргаа нь бол одоо тий орон нутаг хувийн одоо төсөл хөтөлбөр одоо хувийн хвшилтээр оруулсан байдлаар за бусд нь бол улсын төсвөөс одоо санхүүжээд одоо хамгаалж байгаа. Саяын 4 ангиллал байна шүү дээ тийм ээ. Дархан цаацд гэдэг ингээд ангиллаад явж байна. За тэгэнгүүт богдхан уулыг бол одоо дархан цаацд гэдгийг бол хэн болго мэдж байгаа. Гэтэл хуулийн зохицуулалтынх нь одоо нэг цорхоогоор гэдэг юм уу яг ямар шалтгаанаар одоо жишээ нь яг ингээд дархан цаацд нөгөө богдхан уулыг чинь амуудаар ингэрүүдээр ингээд орон сууцны хорооллууд бий болцсон юм бэ. Энэ хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм уу эсвэл яг энэ ямар шалтгаанаар 2001 онд одоо сайдаар ажиллаж байсан хүний одоо тушаал гараад тэр тушаалаар төр газар болох асуудлын харилцааг шийдээд за ингээ 2023 он хүртэл 2022 он хүртэл 21 жилийн хугацаанд тэр тухайн сайдын баталсан журам жишээлбэл үйлчилсэн байгаа байхгүй. Тэр нь яасан бэ гэхээр ерөөсөө л газар олголттой холбоо тусгай хамгаалалттай газар нутгаар газар олголттой холбоотой харилцааг журмаар шийдвэрсэн харилцаа байсан гэсэн үг. Энэ бол авилгатай тэмцэх газраас олон жилийн хугацаанд одоо тухайн сайдын тушаалыг мөрдөгчийн мэдээлэлээр хүчингүй болгох гэж тухайн бүрийн сайдад хандж исэн. Тэгээд 2022 онд би сайдаар тавьчихсан дараа олон журмыг бид нар авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдээллийн хандах цуцалж исэн. Нэг. Хоёр дахь нь бол 2013 онд Улаанбаатар хотын захиргаа одоо тухайн үеийн Батүл дарга гэсэн үг. Эрдэнэ төлөөлөлтөд орлоо гэсэн үг. Тэд нар бол яасан бэ гэхээр Нисхийн харамгийн бүсийг хөгжлийн төлөвлөгөө гаргаад 2013 онд гараад 2014 онд дэд бүтц татах зөвшөөрлийг олгоод 2015 онд стандартаас нь 2 давхраа болон түүнээс дээш буюу өндөршилтэй барилгын хязгаарлалтыг стандарт дотроос нь авч хаяад за ингээд богдхан ууланд бол өндөр барилга барагдах суурьшлын бүс үүсэх юм үндсэн суурь нөхцөл бол энэ цаг хугацаанд үүссэн байдаг. 2011 онд сайдаар ажиллаж исэн хүнтэй холбоотой тухайн бүсчлэлтэй холбоотой харилцаанд өөрчлөлт оруулаад Улаанбаатар хотын буюу Нисхийн харамгийн улсын хурлын тогтоосон бүсчлэлийг дур мэдэж өөрчлөөд газар зөрөгцөд газартай нийлж хагаад энэ бол бүсчлэлээр бол алдаа гаргасан байдаг. Одоо санаатаа алдаа гэх нь одоо хаашаа санаатаа үйлдэл гаргасан байдаг. Тэгээ энэ бол эрүүгийн гэмтэрэг тооцогдоод бас тодорхой хэмжээнд шалгалтаж явж ирсэн процессуд бий. Тэгээ гих мэтлэнгээс ахуулаад өнөөгийн богдхан уулын дархан цаасд газарт бол хязгаарлалтын бүс дотор нэг 6500 орчим га талбай дээр хоцорон бий болсон. Үүсэл нь бол энэ. Бусад газар нутаг бол ер нь гайгүй. Тусгай хамгаалалттай газар нутаг бол зөвхөн одоо байгалийн өнгө үзэмж төгөлдөр экосистемийг хамгаалах зорилготойгоос гадна давхар биологийн олон янз байдал амьтнаа хамгаалах чиг орон дээр бас байдаг. Жишээлбэл бол мазаалаа, хавтгай гэдэг ч юм уу те. Ингээд харилцаа бол янз бүр. Тусгай хамгаалалттай газар нутагт бол бид нар тодорхой хэмжээний харилцааг бол хууль харьцагцуулсан харилцаа явж байгаа учраас энэ хуулинд өнөөдөр яагаад алдаа гарав? Алийн засах ёстой гэдэг дээр бид нар илүү төлхөө анхаарч өнөөгийн хуулийн дээр дүн шинжилгээ хийлгээд тэр дүн шинжилгээний үндсэн дээр өнөөгийн одоо шинжилсэн хариулгыг хийж байгаа гэж бас ойлгож байна. Сомалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн хариулгын зүйлээр одоо хувийн хвшил ялангуяа бас яг нөгөө нэг байгаль орчинтай одоо аялал жуулчлал руу бас илүүтэйгээр үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа хувийн хвшлүүдийн зүгээс бас яг энэ шинжилсэн хуулийн төсөл дээр ямар санаачлагтай байгаа бол. За ер нь аливаа улс орны ер нь дэлхийд дахина ер нь аялал жуулчлал бол ерөөсөө байгалийн үсгэлэнд газраа түгшиглэж байгшдаг. Тухайн улс оронд ирсэн хүмүүс тэр тухайн улсын хамгийн л гоё, хамгийн л үзмжтэй, хамгийн сайхан сэтгэлдээ хонох шиг тийм газараар аялах хүсэлтэй байдгийг үндэслээд бүх улс орнд бол одоо ингээл байгалийн тусгай хамгаалалтаа хамгийн үзэсгэлэнтэй газартаа ингээд аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлогынхаа дагуу одоо аялал жуулчлалын хувь хувьсгалын тийм байгууллагуудаа байгуулад ингээ ажиллаж ирээд улс орондоо ингээ ашиг орлого олох тэ хүн олныхаа амьдралыг дээшлүүлэх тийм бодлого баримталж ирж байгаа. Тэрний дагуу бас манай Монгол улс бас тэр бодлогын хүрээнд ингэж ажилласаар ирсэн гэж үздэг. За миний хувьд бол би бол яг нөгөө өөрийн хувийн компани гэхээсээ илүүтэйгээр Монголын одоо мэрэгжлийн
аялал жуулчлалын холбоо гэж байгаа. Тэрний одоо жуулчны бааз байршуулах хэрэгслийн салбар холбооны удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа энэ нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээ манай компани ч гэсэн яг тусгай хамгаалалттай газрын хаяанд яг дотор нь биш хаяанд нь байрладаг тийм хаяанд нь байрладаг болохоро бас тэднийхээ үйл ажиллагааг бас ингээ яг хааж унаас нь ингээ хараад дэмжиж ингээ явж идэг. Тэгээ яг ер нь бол яг аялал жуулчлалыг хөгжүүлэх тусгай хамгаалалттай газрыг түшиглээд ингээд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд дээр бол манай энэ ер нь маш олон жуулчны баазууд бол байдаг. Эдгээр маань болохоор 5 жилийн хугацаанд ингээд хугацаанд дуусаад сонголт болгогдоод энэ дээр энэ хооронд нөгөө тусгай янз бүрийн нөгөө байгалийн үнэлгээ за тэгэл нөгөө янз бүрийн дагалдах бичиг баримтууд асар ихээр шаарддаг. Тэгээ энэ дээрээ бол аюу хүндрэлтэй чирэгдэлтэй байсан. Тэгээд 5 жил болоод нөгөө хугацаанд дуусаад дахиад нөгөө олон бичиг баримт нөгөө олон хүнд сурталтайгаа нүүр тулдаг байсан. Энэ асуудлыг энэ шинжилсэн хуулиар болоо шийдвэрлэж өгсөн нь бол маш давуу тал гэж бид нар үнэлж маш их баяртай байгаа. Яагаад гэвэл зэрэг манай энэ Бат Эрдэнэ сайд өөрөө ингээд аялал жуулчлалын салбарын сайд байсан. Дээрээс нь аялал жуулчлалын салбарын онцлог тэгээ байгаль орчинтойгоо уялдуулаад энэ дэр ямар шийдвэр гарах вэ? Яах вэ? Одоо яг энд ажиллаж байгаа одоо ингээд үндсэн хүмүүс маань ер нь Монгол орон даяар ингээд энэ тал дээр ямар асуудал байна гэдгийг бүх талаас нь судалж авч үзээд маш тийм зүйтэй хууль шийдвэр гаргасан гэж бид нар манай аялал жуулчлалын салбар бол маш их баяртай байгаа. Шинжилсэн хууль дээр. Энэ бол яг нэг эдийн засгийн харилцаа буюу хувийн хөгжлийг дэмжих харилцаан дээр маш чухал нэг хэд хэдэн залт орж ирж байгаа юм. Тухайлбал бол хуулийн шинжсэн найруулгын 37 дугаар зүйл дээр бид нар газрын нийт хөгжлөх хугацааг бол 60 жилээр тооцож байгаа. Одоо бол 5 жил, сонголтын 5 жил гэхгүй. Бид нар бол 60 жил сонголт гэдэг ойлголт байхгүй. 60 жилээр анхнаасаа байна. Тэгээд 15 жил тутам дүүлдэг юм. 15 жил нөгөө зориул дээр ашиглаж гинэ үгүй юу? Унган байгалийн одоо унган төрхийг алдагдуулсан байна үгүй юу? Байгаль экологид ямар хохирол учруулж байна? Эсвэл илүү сэргээгээд авч явж байна үгүй юу? Хариуцсан үүрэг буюу ойр орчмынхаа тухайлах юм бол дээр ой хөнөөлж авчтай тэмцэгч байд юм уу те? Ойрын төмөөс усан сэргийлэгч байд юм уу? Тодорхой харилцааг хүлээж авсан үүргийг биелүүлж гинэ үгүй юу? Нэг 15 жил тутам заавал дүүнэ. Хоёр дахь нь бол альва гомдол ирэх юм бол үнэхээр саяны дурдсан зөрчлүүдийг гаргасан бол өчиггүй цуцлана. Өчиггүй цуцлана. Тэгэхээр бид нар аж ахуйн нэгжүүдэд боломжоор нь бүх хугацааг нээж өгч байна. 60 жилийн хугацаанд жишээлбэл банкнаас зээл авах, тэ хөрөнгө оруулалт татах. Гэхдээ энэ бол зөвхөн монголчууд явж шүү. Гадаад иргэн харьяат аж ахуйн нэгжүүл байхгүй. Газрын тухай хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа очиж байгаа. Энийг нь бол бид нар бүрэн дөрөв шийдвэрлэж өгч байгаа гэсэн. Ер нь бол хувийн хөвшил тухайн газраа одоо хариуцаад хамгаалаад гэхдээ хамгаал, хариуц, эргээд тийшээгээ мөнгө хий. Яг энэ одоо нэг магадгүй тусгай хамгаалттай гэдэг ингээд нэршил дор байж байгаа нэршил дор хариуцах эзэнгүү байдлаасаа болоод гэдэг юм уу? Тим жишээг би сая саналаа л да. Тухайлх юм бол 2018 он шиг санаж байна. Завхны улагчны хар нуур гэж байдаг. Завхны улагчны хар нуур яг 18 онд одоо сошиал орчинд бичлэг тавигдсанаас хойш ер нь бол одоо аялал жуулчлалын цуваа тэр зүг рүү чиглэж эхэлсэн. Тэгээ тухайн үед бичлэг хийж яхад нь нутгийн иргэд энэ бичлэгээ битгий олон нийтэд түгээгээрэй гэд хэлсэн байгаа. Бичлэг хийжсэн. Тэгээ яагаад түгэж болохгүй юм бэ гэдгсэн чинь хүмүүс ингээд айгүй олноороо ирээд энэ газрыг муухай болгочно гэж хэлсэн байгаа байхгүй. Зүгээр тухайн нутгийн иргэл хэлсэн. Гэтэл тэр нөгөө бичлэг ингээд харснаас хойш ерөнхийдөө жуулчдын одоо маршрут нь улагчны хар нуур болоод за тэгээд тэр хавийн орчин одоо жишээ нь 18 оноос өмнөхтэй ингээ харьцуулахад бол тэнгэр газар шиг ялгаа гараад ирсэн. Тэгэхээр энэ мэтчлэнгэр ингээд нэг ар араасаа дагуулж явж байгаа олон жишээ л одоо тэр нөгөө хөвсгөлийн жаргалантын гол гээд бас нэг яг нэг ийм тохиолдол устж үгүй болохгүй дээ гэдэг бас нэг тийм айдас одоо хүмүүсийн дунд байгаад байна. Тэгэхээр энийг ер нь яг ямар зохицуулалтаар хуулинд орсон байгаа юу? Зохицаагаа байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд бол бид нар бүрэн эрх олгож байгаа. Өөрөөр хэлбэл бид нар түрүүн хашмаа дээр даргалсан дархан цаазаад байгалийн зохицолборт байгалийн одоо нөөц дурсгалт газрууд гэж байна. Дотор нь дахиад бүс гэж байгаа. Онгон бүс, онцгой бүс, хязгаарлалтын бүс, орчны бүс гэж байна. Гэх мэтлэнгээр ингээ байна. Тэгэхээр бид нар жишээлбэл таны сайн дурдсан улагч харнуур Сахан аймгийн Муртын гол гэдэг ингээд бид нар бол бүгдийн тодорхой хамгаалтын захиргаатай ярьж хагаад наан машин техник бүгд зогсдог цаашаа бол эсвэл ердөөсөг явна эсвэл алхаж л явна. Өөр боломж авахгүй. Энэ бол хуульчлагдаагүй байсан харилцаа. Одоо бол бид нар хуульчилж өгч байгаа. Алтай таван богдыг бид нар яг энэ жишг дээр нь 2023 онд
постноос цааш гарахгүй байж жоохон холол доо ер нь бол 10 км газар. Постноос цааш гарахгүй байх зарчим бариад тэнд бол одоо машин тэргээрээ дайрч ороо чулуу шидээд энэ чинь бөө юм болсон шүү дээ. А тэр нь өөрөө эргээд машинтайгаа 10 км газар заавал давхиж очиж хажууд нь очиж үзэх гээд байгаа иргэдийн сонирхол байгаад байдаг. Гэтэл бидний хувьд бол нэгдүгээр байгаль хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаар бид нар үр хожидоо өвлүүлж үлдэх хэрэгтэй. Харилцах байхгүй. А гуравдугаарт уур амьсгалын өөрчлөлт угаасаа дэлхийн дулаарлал явагдаж хахад машины халуун агаар очисноор тэнд дахиад ууршилтыг илүү их түлхөө өгч явах жишээтэй байгаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа тэр байгалийн онгон дүр төрхийг авч үлдээгээл тийшээ машин явдаггүй л баймаар байна. Тодорхой хязгаарлалтын хэсэгтээ тэрнээс цааш ердөө сэргийлж болно. Тэр бол одоо бид нар хамгаалалтын захиргаанд бол яг хуулийн дээр бүтэн тусгай зааж оруулж өгч байгаа. Тэгэхгүй бол хуульчилж өгөхгүй болохоор сайдын тушаалаар шийдчихээр зөрчөөд идэг нэг хэлбэр байна. Тэ. А хоёрдугаар хамгаалалтын захиргаан дээр үүсдэг бас нэг асуудал юу байсан бэ гэхээр сайд нар дотоод бүсчлийг өөрчилдөг байсан. Жишээлбэл манай хамгаалалтын захиргааныхан бол яг байгаль хамгаалалт дээр маш сайн ажилладаг. За энэ бол хязгаарлалтын бус ашиглалтын тодорхой хэмжээний хэсгийг бол гормиг бол шийднэ. Тэ байдаг. Энэ бол хамгаалалт. Тэгтэл нэг сайд гарч ирээд одоо тодорхой яг тэгсэн гэж байгаа үг биш. Гэхдээ сайдын үзмжээр магадгүй өчилждэг. Хамгаалтын бүсийг багасгаад хязгаарлалтын бүсийг ихсгээд эсвэл онгон бүсийг бүр ингээд коридорчилж байхгүй болгоод ингээд дураараа өөрчилдөг хөхгүй. Тэгвэл энэ дээр бид нар хоригдж өгч байгаа. Энэ бол хамгаалтын захиргаанд бол маш том нөмөр нөлөө болж байгаа. Өөрөөр хэлбэл сайд солигдсон ч гэсэн засгийн газар тэр бүсчлийн одоо өөрчлөх эрхийг л бүр эрхэнд засгийн газарт үлдэнэ гэсэн. Аль нэгэн сайд ирснээрээ тэр дотоод бүсчлийг дураараа өөрчилдөг хэлбэр бол халж байгаа хэлбэр байдаг. А нөгөө талдаа сайд ирээд жишээлбэл орон сууц, цуслангийн байр, тэ гэх мэтлэнгээр зөвшөөрлөд олгоцсон байдаг гэсэн. Тэгвэл энэ харилцаа бид нар дахиад энэ дотор бид нар байхгүй болгоч. Одоо жишээлбэл тайлбарлахдаа сайд нар өгж тайлбарладаг байсан бэхээр тусгай хамгаалалт газрын нутгаар өвлжин аварч байдаг учраас малчтад бид нар цуслангийн газар гэдэг нэрээр нөхцөө гэдэг ч юм өөр арга байгаагүй гэдэг ч юм. Яг бол нутгийн иргэд энд 4 үе 5 үеэр амьдарч ирсэн гэж тайлбарладаг байсан. Тэгвэл бид нар газар ашиглуулах энэ зорилтын 33 дугаар зүйлээр аялал жуулчлалын судалгаа шинжилгээний өвлжин хаварч ааны дид бүтц ингээд энэ дөрвөөс бусдаар олохгүй гэж байгаа. Өвлжин хаварчааг бид нар яагаад заавал оруулж ирээд байгаа вэ гэхээр зарим иргэд маань малчт маань намарчаа гэж байх байгаа шүү дээ. Тэрийг мартсан юм гэдэг. Бид нар нөгөө газрын тухай хуулиар зохицуулагдж байгаа харилцааг тусгай хамгаалалт газрын нутгаар тэр жигт нь авч үзэж байгаа. Өвлжин хаварчаа гэдэг маань бас нэг давуу тал малчтад одоо ялангуяа тухайн газрын нутагт амьдарч байгаа иргэдэд орж иж байгаа нь бол хугацаагүй. Жишээлбэл хувийн шил сая бид нар 60 жил гэлээ шүү дээ. Тэгвэл өвлжин хаварчаа бол хугацаагүй. Дээрэс нь өвлөгдөнө. Гэхдээ зориулт өршиж болохгүй. Та өвлжин хаварч аваад байх хэрэгтэй. Аялал жуулчлал байж болохгүй. Өвлжин хаварчаа гэрчлээд байт юм уу? Одоо гэрчлээд шүү дээ. Одоо бид нар чинь тодорхой хэмжээний гэрчлэгээр малчтад бас олгоод явж байгаа. Тийм л хэлбэр байна. Тэгэхээр аль болох нөгөө тусгай хамгаалалтын захиргаан дээр үйл ойлголцол үүсэхгүй хамгааллын зарчмыг нэг номерт барих хэлбэр дээр гэхдээ аялал жуулчлалыг бид нар бол дэмжинэ. Тэндээс орлогожих процесс явах хэрэгтэй. Нөгөө талдаа монголчууд дандаа одоо чалгандаа амьдраад байдаг хэлбэр байж болохгүй л гэдэг харилцааг тусгай хамгаалалт газрын болон нэг талдаа бас суулгаж өгч байгаа гэсэн. Ер нь одоо ингээд нэг тусгай хамгаалттай газар байлаа гэж бодъё те. Тухайн тусгай хамгаалттай газар за хэмжээнээсээ үйлчлэлт халаад хамгаалтын захиргаа яг одоо тэр нөгөө одоо яг хуулийн дээр орж ирж байгаа нөгөө хувийн хвшлүүдийн харж хамгаалах гэдэг тэр одоо ажил үргийг гүйцэтгэх гэхэд хангалттай байж чаддаг уу? За энэ хамгийн чухал асуудал. Ер нь бол манай энэ хууль шинжилж байгаагийн бас нэг хамгийн гол утга учир нь бас энд байгаа. Хуучин одоо 94 онд батлагдсан хууль маань бол ер нь бол илүү хамгаалалтын чиглэлийн төрийн одоо хамгаалалт илүү давмгайлсан ийм шин чанартай хууль байсан. Ер нь бол нэг талаар нь хэлэх юм бол нутгийн иргэд орчин суугчдаас одоо газар нутаг байгалыг нь тусгаалan одоо хамгаалах чиглэлтэй гэсэн үг байж болно те. Энэ одоо шинжлэгдэж байгаа энэ хуулийн хэлбэр маань бол илүү концепцийн хувьд бол шал тэ өөр болсон. Яг гэвэл энэ хамтын оролцоотой нутгийн иргэд төрийн захиргааны байгууллагууд одоо нийлж хувийн хвшлүүдтэй нийлж хамтын оролцоотой хамгааллыг бий болгох тал дээр бол энэ хууль маань бол илүү одоо олон талыг хамруулсан гэж хэлж байна. За энэ ч утгаараа ер нь бол яг тэр нутгийн иргэд малчид за тухайн одоо газарт ойр орчимд орчныг бүсдэж гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгжүүдийн одоо оролцоог бол энд илүү тусгаж өгөх юм боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо төр дээр төрийн нуруунд дээр үрж байгаа одоо санхүүжилттэй холбоотой ачаалал ч гэсэн одоо жигд бас олон талын одоо санхүүжилтийн их усрууд гарах юм боломжтой болж байна гэж хэлж байна. Одоо тийм жишээ байдаг уу ер нь? Одоо хувийн хвшил тий одоо аж ахуйн нэгжүүд за тэгээд ер нь бол хамгаалттай газар захиргаа хамтраад тий ер нь бол одоо жишээлх юм бол одоо хуучин орчны бүсийн тухай хууль 97 онд одоо гарсан хуулийн одоо хүрээнд ч гэсэн одоо ингээд орчны бүсийн тухай хууль маань энэ хуультайгаа нэг болоод нэг орчны бүсийн тухай хууль маань бол энэ тусгай хамгаалалттай газрын нутгийн маань хуулийн нэг бүлэг болоод орж байгаа л да. Тэгвэл энэ маань бол юу гэхээр нөгөө орон нутаг орчны бүс орон нутгийн иргэдийн одоо хурал гэдэг юм уу энэ тусгай хамгаалалттай газрын одоо үйл ажиллагаанд бүрэн оролцдог юм хөлбөрүүд бол орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагаатай бол бас шууд хамааралтай. Энэ бол одоо жишээлбэл манай хаантай улсын тусгай хамгаалалттай газрын 3 аймгийн 9 сумын нутаг дэвсгэр хамаарсан энэ сая 748 мянга талбайтай газар шүү дээ. Тэгэд одоо манай дээр одоо тий бүх сумдын орчны бүсийн зөвлөлүүд яг тусгай хамгаалалттай газартайгаа биднүүстэй хамтраад жил болгон төлөвлөгөөгөө батлаад үйл ажиллагаандаа тусгаад засаг дарга нь тодорхой зардлыг бас төлөвлөөд ингээд хамтраад хэрэгжүүлж байгаа юм жишээнүүд бол бас байна. Ер нь бол яг жишээ нь өсгөлийн Улаанбаатарын улсын тусгай хамгаалалттай манай төмөрсөг дарга байгаа тий. Тэд нар маань жишээлбэл музей байгуулсан байна. Академик шин чанартай одоо ховор урмлууд дээр амьтныхаа судалгаан дээр ажиллаад эхэлсэн байна. Тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргаанд бол бид нар бүрэн эрхийг олгож байгаа. Саяны таны хэлдэг иргэн хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах эрхийг бид нар төрөөс гүйцэтгэж байгаа зарим үйл ажиллагаа. Тухайлх нь бол менежментийн төлөвлөгөөг тусгай хамгаалтын захиргаа өөрсдөө хийж байгаа. Жишээлбэл хаан энтийн тусгай хамгаалтын захиргаа өөрсдөө менежментийн төлөвлөгөөг саяны Ашмагад дарга хэлдэг орчны бүсийн зөвлөлтөд хамтраад орчны бүсийн зөвлөлт нөгөө иргэд орж байгаа. Тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд нийлж хийж байгаа. Тэнгүү тэн дээрх зарим харилцааг жишээлх юм бол иргэн хуулийн этгээдтэй гэрээгээр гүйцэтгүүлэх харилцааг заавал засгийн газраас зөвшөөрлөхгүйгээр хийх боломжийг бид нар одоо бүрдүүлээд өчөж байгаа юм. Хуучин бол заавал засгийн газраас зөвшөөрлөх хүрээсэн байхгүй. Тэнд нэг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулмаар байна. Хамтарсан байдлаар төрийн үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлийн байдлаар гүйцэтгүүлмээр байнгут засгийн газраас заавал зөвшөөрлөх хэрэгтэй. Тэгвэл одоо бид нар хуулиар тусгай хамгаалтын захиргаанд бүр эрх мэдлийг олгож байгаа. Тэн дээр төлбөртэй харилцаа байж болно. Тухайлбал хаан энтийн байд юм уу, өсгөлийн улсын тусгай хамгаалалт байд юм уу, эсвэл улаан тайга байд юм уу, одоо юу байд юм те, эсвэл нөмөргийн дарга цаас газарч байд юм. Тэгвэл бид нар гэрээвгээ байгуулад аялал жуулчлал дээр хөтөж тайлбарлагч нарыг бэлтгэхэд тухайн орон нутгийнхаа онцлогтой холбоотой харилцааг сургалт хийж болж байгаа. Судалгаа шинжилгээний ажлуудыг хийх бүрэн эрхийг бид нар тусгай хамгаалалтын захиргаанд давхар олгочихж байгаа байхгүй. Тэгэхээр гих мэтлэнгээр одоо саяны таны хэлдэг жаргалант гэдэг манай жарганд Эренчил хөмсөн байна те. Сая улаан уул Эренчил хөмб цагаан нуур за баян зүрх заримдаа орж ирнэ. Заримдаа орж ирэхгүй. Энэ гурав дээр бол бүр ийм өвлөө ажиллаж байгаа шүү дээ. Багсын хэлбэрээр явж байгаа шүү дээ. Улаан уул ороод улаантайхан улсын тусгай хамгаалалт дээр очиод яг дархтын музей үздэг. Аялал жуулчлалтай танилцдаг. Тэр дархтын хотгорын бүх одоо байгаль экологийн амьдардаг амьтнаас нь биологи олон янз байдлаас нь ахуулаад ургадаг ургамлын хүртэл үзээд хараад тэр одоо байшингаар ороод бүтэн гараад ирэхэд бүр мэдээлэлд болоо гараад ирчих. Тэгээд жаргант дээр очиод жаргант дээр устаага жаргантын голтойгоо танилцаад одоо дэлгэр хаан ар босготын хавцал ороод буцаад тайг ороод цаачтай уулзаач юм буцдаг хэлбэр байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө аялал жуулчлалыханд бид нар хувийн хвшилд айлуулах тусгай хамгаалалтын захиргааг хамтарч ажиллаж болно гэдэг эрхийг нь бол бүрэн дүүрэн нээгээд өгчөж байгаа. Хоёрдугаарт нэг зүйл үүсдэг. Манай байгаль хамгаалагч нарын асуудал. Байгаль хамгаалагч нарыг бид нар хуулийн дээр бүр тусгаачлаад тусгай хэрэгслээр хангах эрхийг нь нээж өгч байгаа. Тусгай хэрэгслэл. Гэхдээ одоо тэгэл бид нар юу ч хэлж чаддгүй шүү дээ. Уул нь бол галц зэвсэг ашиглах хуулийн дээр бол тодорхой хэмжээний эрхүүд нээлттэй байдаг. Гэхдээ бид нар хэрэгэлдэггүй байхгүй. Гэхдээ би галц зэвсэг ашиглана гэж байгаа юм шүү. Зүгээр тухайн үеийнхаар нь хэлж байгаа. Одоо бид нар жишээлбэл унаагаар хангагдах хэвээр. Тэ? Одоо Америк нэгдсэн улс юм уу эсвэл нөгөө бид нар кинондараас харахаар рейнжрүүд гээл тэ маш гоё яваад байдаг. Байгаль хамгаалагч бол тухайн газар орон нутгийнхаа яг л бүх харилцааг зохицуулж идэг. Зохицуулагчийн хэлбэр дээр ажилладаг байхгүй. Гэтэл манайх бол бараг нэг хамгаалт хийцэн, хамгаалтны цаан зогсдог хүнийг байгаль хамгаалагч, наан зогсдог хүнийг иргэн гэдэг хэлбэр дээр авч үзээд байдаг. Тэгэхээр бид нар энэ харилцааг маш ойлгомжтой болгож хуульчилж өгч байгаа гэсэн. Дээрэс нь тусгай хамгаалтын захиргаанд бид нар
академик шин чанартай байх боломжийг нь олгож өгч байгаа. Орлого төлрөх боломжийг бид нар олгож өгч байгаа. Тэгэхээр орлогын их үүсвэртэй болгоод тусгай хамгааллын захиргаа өөрөө академик шин чанар руу ороод эхлэх юм бол хаана ямар ургамал ургаж чинь. Хаана бид нар аялал жуулчлалыг хизээ явуулах уу? Тэ жишээлбэл хамгаалтын бүс гэдэг бид нар 100% хамгаалдаг байсан бол тогтоосон маршрут гэж гарч ирж байгаа. Хязгаарлалтын бүс мөртлөө бүрэн зөвшөөрсөн байдаг, ашиглалтын хэлбэр дээр бүрэн зөвшөөрсөн байдаг мэд мөртлөө нөгөө талдаа хориглох хэлбэр орж иж байгаа. Жишээлбэл үйлчлэл үе. Тэ ховор ургамал юм уу? Ургамлууд үрээ цацах үе. Шувуу хөндөглөх үе ч юм уу, тэ. Энэ үед нь тодорхой хэсэгчлсэн хориглолтыг хөдөлгөөн хязгаарлах хэлбэрийг жишээлбэл тусгай хамгаалтын захиргаа бүрэн шийдвэрлэхээр түвшинд авчиж өгч байгаа. Шийдэж юм тэ. Тэгэхээр аль болох бид нар нээж байгаа. Гэхдээ үнэхээр боломжгүй зүйлийг бол тухайн үед нь хэсэгчлсэн байдлаар хаалт явахаас аргагүй бас нэг бодлоо хэлбэр байна. Тэр бүр ирэхийг бид нар энэ тусгай хамгаалтын захиргаанд олгож байгаа гэсэн. Тэр нөгөө бүрийн эрхийнх нь хугацааны талаар ярьсан шүү дээ тийм ээ 60 жил гээд. Тэгэхээр магадгүй зүгээр юу гэдэг за хяналт шалгалтууд бол ингээл тодорхой хэмжээнд явж л байх ба. Гэхдээ 60 жил гэхэлэр хитрхи зүгээр нөгөө хариуцж байгаа тухайн аж ахуй нэгжтэй бас нэг тийм монополцсон цаг хугацаа байх үү дээ гэдэг бас нэг тийм бодол байна. Яг хоо 60 жил хүртэл шүү дээ. Одоо танах байшин барьц юм чинь би 60 жил байлгах хэрэгтэй гэсэн харилцаа биш. Энэ бол газар гэдэг бол өөрөө нийтийн өмч. Өөрөөр хэлбэл ард түмний өмч. Тэгэхээр нийтийн өмчтөр хүн байшингаа аваачаа тавил энэ хугацаатай л байх хэрэгтэй. Гэхдээ 5 жил байж болохгүй. Яг тэгвэл 5 жилийн хугацаанд аялал жуулчлалын компаниуд юу ч болж чадахгүй. Сунгуулгасаар байтал 1 жилийн хугацаа өнгөрдөг. Банкн дээр аваачид нөгөөх нь танах 3 жил үлдсэн байж таа гэдэг байхгүй. Тэгэхээр 60 жилийн хугацаатай нь олгоё. Ирэх шүү. Зөвхөн газар ашиглах гэж. 60 жилийн дараагаар авах хэрэгтэй. Зарчим нөр. Эсвэл шинэ харилцаа үүснэ. Одоо жишээ нь за жуулчны баазын үйл ажиллагаа бол ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ тийм ээ. Тухайн одоо байгалийн гой сайхныг харах гэж очисон хүмүүс одоо жуулчны баазтаа байрлаад тэгээд ингээд үйл ажиллагааны чиглэл нь бол ерөнхийдөө ингээд нэг ийм одоо яг үндсэн юунд орцсон байдаг баг. Хууль одоо шинжлэгдэж батлагдсанаар та бүхэнд ямар нэгэн байдлаар тийм давуу эрхүүд ч гэдэг юм уу те эсвэл яг үйл ажиллагааны чиглэл магадгүй хариуцлагын төвшөнд илүү одоо нэмэгдүүлэх шаардлагатай ч гэдэг юм уу тиймэрхүү зохицуултууд нь юу байгаа бол бидний хувьд бол ямар ч давуу эрх байхгүй. Бид нар бол угаасаа улсаас тогтоосон стандартлаар ингээд ажиллах ёстой. Яг тэгвэл жуулчны бааз гэдэг бол өөрөө ингээд бидний үйлчлэгнээс хамаарч цаана Монгол улсын нэр гарч идэг учраас бид нар ерөөс ингээ хувь хүн одоо өөрснөө гэж ингэж өөрсдөө бодох ямар ч эрх байдаггүй. Энэний цаана Монгол улсын нэр гарна. Тийм учраас бид нар одоо жуулч юу хүсэж байна те тав тухтай байдал одоо халуус юу байдгийг тэр бүх хэсэг бүрдүүлэх зорилгоор бид нар тэр гадаад сурчлагаа хийх Монгол улсыг одоо дэлхийд дахин сурталчлах тий одоо жуулчдыг эх орондоо татахын тулд жуулчны үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол маш хариуцлагатай маш өндөр түвшний үйлчилгээтэй тэгээд одоо тэр өндөр хөгжилтэй оронд тэр хүн ерөөсөө яаж амьдрдаггүй яг тэр тав тухыг бүрдүүлсэн байх тийм стандарт нөхцлөөр ажилладаг учраас биднэрт бол улам илүү хариуцлагад ногдож байгаа гэсэн үг. Энэ яг энэ нөгөө самгаалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн хариулгаас арай өөр сэдв байж магадгүй би тэгтээ танд ирсэн болохоо бас салбараа хариуцчихсан гэдэг утгаар тодруулчих гэж бодлоо. Энэ нөгөө жуулчны баазуудын нэршлийн асуудал явж ирсэн шүү дээ. Стандартын асуудал. За тэгмэл одоо жишээ нь резорт гэдэг нь юу байх хэвтэй энэ ч гэдэг юм уу те ингээд нэг улсын их хурлаар орно гэжсэн энэ асуудлууд юу болж байгаа бол яг бид нар бол тусгай хамгаалалт газар нутгийн тухай хуулийн дээр бол авч үзэхгүй. Бид нар газрын харилцааг газрын хуулиар нь аялал жуулчлалын харилцааг аялал жуулчлалын тухай хуулиар нь тий зохицуултыг хийж явж байгаа. Яг энэ хуулийн дээр. Одоо жишээлбэл тусгай хамгаалалт газар нутаг дээр ч юм уу танах заавал резорт байх хэвээр. Зочдууд л ажиллахгүй ч юм хэлбэр заажуулахгүй. Нэг л зарчим ба. Тэр зарчмын хүрээнд резорт нь ч байж болно, зочдууд нь ч байж болно. Тэр нь бол байгаль орчинд ээлтэй технологи байх хэвээр. Ээлгүй байж болохгүй л гэсэн үг. Аялал жуулчлал дээр хамгийн том бидний өнөөдөр хүртэл гарсан алдаа юу гэхээр тухайн газар нутгийн даацыг тодорхойлдог. Жишээлбэл нэг өдөрт хичнээн жуулч авлаж авах боломжтой тийм. Өнөөдөр ягаад Өр хангаан аймаг Эсэн тасархай ингээд сүрээд юм. Тэнд яг өмнөдөө жоохон сүрэл явж байгаа. Ягаад тэгэхээр даас тодорхойлохгүй байна. Нэг өдөрт тэнд жишээлбэл 7 бааз байгаад нэг бааз нь одоо юу гэдэг 70 жуулч аваад 7-7-49 гэхэд 490 жуулч авах боломжтой байлаа гэж тооцоход
мянгаыг авчиж байгаа байхгүй. Тэнд асуудал үүсч эхэлж байгаа. Тухайлх юм бол. Тэгэхээр бид нар аялал жуулчлалын нэг зарчмал барьж байгаа. Тэр нь юу гэхээр байгаль орчин дээлтэй байх хэвээр даацтай суурилсан байх хэвээр. Тэр эрхийг бид нар тусгай хамгаалтын захиргаанд өгч байгаа. Танаа тусгай хамгаалтын захиргааны хариуцж байгаа газар нутаг дэвсгэр дээр хідэн жуулч ирэх боломжтой. Нэг өдөрт хідэн жуулч хүлээж авах боломжтой. Тэ? Ямар харилцааг нь зөвшөөрөх юм. Жишээлбэл хамгаалтын бүс рүү нэвтрэх гээд яриад байж болохгүй шүү дээ. Тэгснэ нөгөө чанга дуута автомашинтай тавих гэж болохгүй. Тэ? Эсвэл дээгүүр нислэг зэрэгтэй өдөр шөнө нисэдэвэл бас болохгүй. Тэр чинь амтан үргэн харилцаагаа бид бодох хэрэгтэй. Гэхдээ аялал жуулчлал өгчих хэрэгтэй. Тэр нь хизээв. Харилцааг нь бид нар хуулийн дээр маш наривчлсан харилцаагаар л зоогод өгч байгаа гэсэн. Одоо юу гэдэг нөгөө тухайн за нэг тэдэн жил гээд ингээд ногдолсон хугацаа байгаа шүү дээ. Энэ хугацаанд урсгал зардал санхүүжилт нь ямар байдлаар явагдах вэ? Хуулиараа одоо жишээ нь одоо зохицуулагдаж байгаа санхүүжилт нь хуулиараа нэмэгдэж байгаа ч юм уу тийм боломж процессууд хамгаалтын захиргаанд ч гэдэм үү тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ямар байдлаар зохицуулагдах вэ? Тусгай хамгаалтын захиргаан дээр бид нар яагаад төвлөрүүлэх гээд орлогыг төвлөрүүлэх гээд байгаа гэхээр бүх ажлыг хийдэг хүмүүс маань энэ хүмүүс байхгүй. Тэгэхээр бид нар нэвтрэх хурамчтай холбоотой харилцаа, улсын төсөв, орон нутгийн төсөв, за нүүрс төрөгчийн буюу одоо энэ олон улсын хүлэмжийн зах зээлээс орж иж байгаа мөнгө, тэ тодорхой хэмжээнд аялал жуулчлалын үйлчлэгээс орлого гэдэг ч юм уу. Орлогуудыг бид нар бүгдийн тусгай хамгаалтын захиргаан дээр л авдаг болъё, өгдөг болъё. Тусгай хамгаалтын захиргаа эндээсээ иргэн захиран зарцуулах төлөвлөлтүүдээ бүгдийг гаргах хэрэгтэй. Аялал жуулчлалын жишээлбэл нэг бааз байлаа гэж тооцоход энэ бол бусад байгаль орчинд бусад байгаль ашиглаж байгаа аялал жуулчлалаас давуу эрхтэйгээр тэнд байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр гадна талтай хамгаалттай. Энэ тусгай хамгаалтын байгаль хамгаалагч нар чинь энэ аялал жуулчлалын баазуудыг бүгдийг ингээд хамгаалаад байж байгаа хөөхгүй нэг талтай. Ой хөнөөлж шавж ой хэрийн төмрийг бүгдийг хамгаалж байна тусгай хамгаалтын захиргаа. Гэхдээ өнөөдөр аялал жуулчлалын компаниудаас яг эннийхээ төлөө нэгж төлбөр авдаг байхгүй. Авж байгаа нь өөрхий ганцхан нэвтрэх хурамч. Тэгээ энэ дотроо нөгөө хог, нөгөө нойл, нөгөө бүх заван, бүх хэмээг л өнөөдөр тусгай хамгаалтын захиргаа заримдаа цэвэрлэгч боллоо хийгээ явж байгаа. Гэхдээ орлогогүйгээр. Тэгвэл бид нар орлогыг, санхүүжилтийг их үүсвэрийг нь тусгай хамгаалтын захиргаа руу шилжүүлснээр ядаж тусгай хамгаалтын захиргаа сангийн яамыг хүлээгээд дөрвөн улирлын хувцс хүлээгээс сумааргүй байхгүй. Автомашин, мотоцикл өвлийн цасанд явдаг чарганаас ахуулаад хүлээгээс сумааргүй байхгүй. Энийг хамтдаа л хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрийг нь орлогоч их үүсвэрийн бид нар аялал жуулчлалын компаниудыг одоо эрхийг нээж өгөөд орлогоч хэлбэрийн тусгай хамгаалтын захиргаатайгаа хамтарсан байдлаар хэрэгжүүлгээд ийгээд өчөж байгаа гэсэн. Аялал жуулчлал гэдэг нь зөвхөн бааз гэж бас ойлгож болохгүй. Манайх ууланд аялагчд байна. Явган аялагчд байна. Загасчлал байна. Маш олон харилцаа байна. Өнөөдөр тул загас гэхэд ч тусгай хамгаалтын газар нутагт л байна шүү дээ. Тэгвэл тэнд дуудлага худалдааны эрхийг бид нар олгочихж байгаа. Тэгвэл дуудлага худалдаанаас орж байгаа мөнгө нь яг үндэ тусгай хамгаалтын захиргаанд ордог байхгүй. Гэтэл тул загас өнөөдөр яагаад өвчихгүй вэ гэхээр иддэг зэвг нь өнөөдөр хурдцсан юм. Тэгвэл тул загас үржүүлэхийн тулд бид нар зэвг загасны үржүүлгийг заавал хийх хэрэгтэй. Заавал хувийн хвшил юм эсвэл төрөөс мөнгө хараад авах бас шаардлага байхгүй. Тусгай хамгаалтын захиргаа тодорхой хэмжээнд хувийн хвшилтэй хамтрах хэлбэрээр нөгөө гэрэл хэлбэр дээр хамтын ажиллагааны хүрээнд хийх боломжийг бид нар тусгай хамгаалтын захиргаанд олгож байна. Тэгвэл тул загас үржүүлгэн дээр ч гэсэн анхаар. Зэвг загас үржүүлгэн дээр ч гэсэн анхаар. Тэр ховор эмийн урамлууд дээр ч гэсэн анхаар. Судалгаа шинжилгээ шинжилгээ ухааны үндэстэй бүхэн дээрээ тусгай хамгаалтын захиргаа анхаар. Үүний тулд бид нар санхүүжилтийн их усрч нь 50 үгүй гэдгийг тусгай хамгаалтын хуулийн дээр бид нар оруулж өгч. Олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй. Жишээлбэл хаш маргаад дараа тэнд баяжаа суугаад ч болохгүй. Тэнд одоо жишээлбэл даад суурийн ихсгээд 3 одоо аялал жуулчлалын бааз байгуулах боломжтой байтал 10-ыг байгуулж суугаад ч болохгүй. Тэгвэл энийг бид нар цахим нэгдсэн системээр нээлттэй хил тод болгоё гэж байгаа. Тэрийг бид нар энэ хуулийн 41-р зүйл дээр тусгай хамгаалтын газар нутгийн мэдээллийн цахим системээр хийж өгч байгаа. Нөгөө талдаа яг манай тусгай хамгаалтын захиргааныхан бол нөгөө 3 байх газар 10 бааз ер нь байгуулахгүй л дээ. Эдгээр маань нөгөө байгаль хамгаал дээр чин үнчээр зүтгэдэг учраас баг 3 гэвэл баг 2-ыг байгуулчаад нэгийг хяналт тавьчаа сууж иж мэдэх хүмүүс байхгүй. Тэгвэл тэгэж бас болохгүй. Энд чинь нээх ёстой ш нэг талтай. Тэгээд бид нар жишээлбэл өнөөдөр бойр нуурын дээр яагаад ийм алдаа гараад байна? Өгийн нуурын дээр яагаад өнөөдөр ширхэг төвшөнд очиж байгаа гэхээр нөгөө л тойруулаад маш хэмжээний бааз байгуулад гэр бааз хүртэл байгуулад тойруулаад шавчхаар тэнд өгийн нуур ширгэх бохирдох нөхцөл үүсэж байна.
Тэгвэл тусгай хамгаалтын захиргаа энэ дээр менежментийн төлөвлөгөөнд тэр орчны бүсийн зөвлөлөө ажилуулад маш ойлгомжтой байдлаар тогтоох хэрэгтэй. Бид нар яг одоо яг өнөөгийн энэ шинжлэх хариуцлага дээр бол 3 км гэж заасан байна. 3 км гэдэг бол яг хөдөө орон нутгад бол саагалт айлхгүй. Тэгээ айгүй ойрхон бохгүй. А энэс илүү байх хэрэгтэй гэж бид нар үзэж байгаа. Нэг бааз байгуулагдлаа дараагийн бааз ядаж 10 км дотроо баймиргүй байхгүй. Уул нь бол. А ингэж бид нар нэгдүгээр байгаль хамгааллын зарчмаа барина. Хоёрдугаар тэнд нэгэнд 10-15 км байгуулагдсан аялал жуулчлалын бааз, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулагч маань, хуулийн этгээд маань тэнд орж байгаа орлогоо өөрийнхөө байгаль хамгаалалт тодорхой хэмжээнд зарцуулдаг байх системийг нь бид нар харилцсан ойлголцол төр хийж өгсөд бол гэж хараад байгаа. Тусгай хамгаалтын захиргаа ер нь одоо та зүгээр газруудынхыг ингээд анзаарж байхад хүний нөөц гэдэг юм уу хэр хангалттай төвшөнд бас яг үйл ажиллагаагаа бүрэн ихээр явуулж чадж байгаа вэ? За тусгай хамгаалтын газруудыг энэ одоо нэг байгаль хамгаалагчийн хариуцсан хамгаалах талбай гэдэг засгийн газрын тогтоолоор тогтоогдсон байдаг. За энэ тогтоолоор болохоор жишээлх юм бол говийн бүс, цөлийн бүсэд нэг одоо өөр хангаан бүсэд нэг өөр олон улсын гэрээ конвенцээр одоо хамгаалагдсан газарт бол араа багасгасан хэлбэртэй, хот суурингийн орчимд шөө багасгасан хэлбэртэй гэдэг юм уу те. Ачааллаас нь шалтгаалаад бол энэ засгийн газрын 87 дугаар тогтоолоор бол тогтоосон байдаг. За энэ тогтоолоор тогтоогдсон энэ нөхцөлд маань бол жишээлхэд орон тоог ер нь бол хүрэгжсэн одоо тохиолдол манай байгаль орчны салбарт ер нь бол байхгүй. Дандаа орон тооны хүн хүчний дандаа дутагдaltaа жишээлбэл манай хаан энтийн улсын тусгай хамгаалалтын газар дээр ихэд нэг байгаль хамгаалагчийн хариуцсан хамгаалж байгаа талбай нэг 40-60 мянган газрыг нэг хүн жишээлхэд хамгаалж байгаа гэдэг маань одоо богд дуулын одоо нэг л байгаль хамгаалагч хамгаална гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгэхээр ер нь бол нэг одоо бас жоохон асуудал орон тооны хувьд бол дутагдaltaа. Тэгэхдээ одоо нэгэнт одоо ингээд эдийн засаг орон тоо ийм дутагдaltaа гэдэг одоо биднээс ингээд суухаасаа илүү одоо орчин үеийн технологи шингэсэн тийм ээ одоо камерын систем байт юм уу, тохиолдлын систем гэдэг юм уу энэ чиглэл рүү биднээс илүү орон тоо бүтцийг одоо нэмэгдүүлэхээс илүү энэ чиглэл рүү илүү техник жиж энэ чиглэл рүү илүү одоо явах нь зайлшгүй шаардлагатай. За одоо бодлого нь хуулиар зохицуулагдаж байгаа юм. За санхүүжилтийн асуудал дээр бол бас ер нь л тусгахтай явчих. Улсын төсөв болон орон нутгийн төсөвтэй холбоотой харилцаа болж байгаа юм. Улсын төсвийн хамгаалтын захиргааны хүний нөөц бол ерөөсөө улсын төсөвтэй холбоотой болчихж байгаа байхгүй. Нэмэлт орлогын зөвшөөрөхгүй харилцаа байхгүй. Нэмэлт орлогын зөвшөөрөхгүй болохоор байгаа төсөвтэй баригдаж хүний нөөц хэрглэж байна гэсэн үг. Тэгэхээр хуулийн шинжилгээ хариулгын 50 дугаар зүйл дээр бид нар тусгай хамгаалтын захиргааны нэмэлт орлогыг хийгээд нэмэлт орлогын зарцуултыг нь бид нар энэ нэг томьёолж өгөхдөө зарцуултын хэлбэр дээр нь байгаль хамгаалагчийн ажлын нөхцөлийг сайжруулах гэдэг нэршил бол оролцсон явж байгаа. Тэгэхээр хаан энтийн тусгай хамгаалтын захиргаа жишээлбэл үнэхээр орлоготой байж чадвал тэр цалингаас гадна бид нар ерөн зүгээр нэг зүйлийг ойлгомоор байна. Улсын төсвөөр бид нар суур зардуудаа шийдэх хэрэгтэй. Байгаль хамгаалагчийн цалин гэж юм. Тэ бусад зардлуудын нэмэлт орлого олох боломжийг тусгай хамгаалтад бид нар нээгээд өгч хэрэгтэй байхгүй. Тэгвэл нэмэлт орлого олох хэмжээгээр жишээлбэл 40 мянганга талбайг нэг байгаль хамгаалагч хамгаалах юм уу? 5 байгаль хамгаалагч хамгаалах юм. Бидний боломж юу? Орлогочих боломж маань юу? Гарч байгаа зардлын хэмжээ хэд вэ? Энэ чинь ерөөсөө орлого зарлагтай холбоотой асуудал байхгүй. Тэгэхээр нэмэлт орлогыг тодорхой хэмжээнд хувьчлаад өгч байгаа учраас бүр эрхийн нэгээд өгч байгаа учраас бас энэ дээр бол боломжууд бол нэгдэж байгаа гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр засгийн газрын тогтоолоор тухайн дээд хязгаарыг нь бол батлаад өгсөн байна. Тэгээ дээд хязгаартаа тулгаж чадахгүй л байгаа нөгөө төсөвдөө баригдаад. Дээд хязгаарыг бид нар хөдөлгөж болно. Хөдлөхөд төсөв хэрэгтэй. Төсөв нь хангалттай байвал дээд хязгаараа хөдлөх бүрэн боломж нь байгаа л гэсэн үг. Өнөөдөр би саяхан бас мэдээлэл харж ирсэн. Ер нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.8 орчим хувь ямар нэгэн байдлаар цөлжилт болон газрын дор хадталтай болоод байна. За энд бол мэдээж нөгөө байгаль цагуурын өөрчлөлт бол томоохон нөлөө үзүүлж байгаа боловч нөгөө хүн малын бас үйл ажиллагаатай холбоотойгоор энэ хувь бас тодорхой хэмжээнд дарж байгаа байх л да. Тэгэхээр хууль магадгүй батлагдаад мөрдөгдөөд эхэлэх юм бол одоо энэ 76.8% гэсэн энэ тоо хумигдах хэр боломжтой бай ер нь.
Энэ чинь бас тодорхой нөгөө хуулиар зохицуулчихж байгаа болох. Энэ бол тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хуулиар дангаараа зохицуулах харилцаа бол биш. Биш үү? Энийг шийдэхин тулд бид нар ойн тухай хууль, усны тухай хууль, тусгай хамгаалалтын газрын нутгийн тухай хууль, байгалийн ургамлын тухай хууль, хөрс хамгаалал цөлжилтийн хууль гэдэг ч юм ингээд маш олон хуулиудаар зохицуулах харилцаа. Яг энэ одоо цөлжилттэй холбоотой харилцаа бол бид нар жишээлбэл ойн тухай хуулийн шилжсэн хариулга бас явагдаж байгаа. Ойн тухай хуулийн дээр бид нар хамгаалтын зурус байгуулах харилцааг эдийн засгчлуулах хэлбэр дээр нь шийтгэхээр тэр нь өөрөө таримлаа олон улсын хүлэмжийн зах зээлээс орж ирж байгаа мөнгийг нь авах эрхийг бүтэн нээж өгöd иргэд аж ахуйн нэгжүүдэд боломжийг нэгж өгч байгаа. Тэгэхээр хуучин жишээлбэл заавал үйлдвэрлэл эрхэлж иж орлого олдог гэсэн бол одоо та зурус буюу таримлаа бий болох үүссэн ойноосоо олон улсын зах зээл дээрээс орж ирж байгаа хүлэмжийн зах зээлээс доллар бол гэдэг системийг нэгж өгч байгаа. Усны тухай хуулийн шинжилсэн хариулга бас явагдаж байгаа. Усны тухай шинжилсэн хариулган дээр мөн булаг шантыг хамгаалах, хөв цөөрөн байгуулах асуудлууд. Иргэд аж ахуйн нэгж хөв цөөрөн байгуулж болно. Бизнесийн хувьд. Байгууллага тэндээс орлого олох эрхийг л бид нар нэгэд өгч. Одоо бид нар яагаад ингэж цөлжтэй их хэмжээтэй явагдсан бэхээр ерөөсөө суур нэг шалтгаан байгаа. Эзэнгүү. Эзэн нь төрөхгүй. Төр чин тэр хэмжээний газар нутгаар очиж чадахгүй байхгүй. Одоо сая хашмаагаар хэллээ шүү дээ. Нэг хүн байгаль хамгаалагч богдхон уулыг тэр чигт хамгаалж чадахгүй шүү дээ. А энэ төр өөрийнхөө мэдлэг байлгасны сул тал нь байхгүй. А тэгвэл төр өнөөдөр тодорхой эзэмжүүлэх харилцаануудыг хийгээд өчвөл тэр нь эдийн засгийн хэлбэрээр орлогоч эрхийг нэгээд өчвөл хувийн хвшил очоод хөв цөөрөн байгуулга л дээ. Энд ерөөс ортой юм байхгүй шүү дээ. Тэр чигшил тэр одоо зэрлэг амтан болон байгальд нөлөөллийн тооцоол эрхийг нэгээд өгчээ. А тэгвэл тэнд хөв цөөрмөө байгуул тэндээс орлого ол. Ойгоо байгуул тэндээс орлого ол. Тэгвэл газар орон нутаг эзэнтэй болохын хэрээр тэнд хамгааллын зарчим хэрэгжиж эхэлж байгаа байхгүй. Танд одоо жишээлбэл 10,000 талбай өгөөд та моджуул гээд та моджуулсан тэндээс нь олон улсын зах зээлээс одоо сар болгон 10,000 доллар олоод идэг бол тэр ойгоо устгахыг хүсэхгүй ч дээ. Та ч орлогоо багасгахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд таны хамгааллын зарчим явагдаж эхэлж байгаа. А хоёрдугаар тэнд төрөөс үзүүлж байгаа мөнгө хэмнэлт хүсэж байгаа. Яг тэгэхээр та өөрийнхөө ой дээр нэг өсөндөө хортож хавьтай тэмцэх ажлыг та өөрөө хийгээд эхэлж байгаа байхгүй. Төр мөнгө гаргах шаардлагагүй болж эхэллээ шүү дээ. А тэрнтэй адилхан бид нар тусгай хамгаалалт газрын нутгаар яагаад аялал жуулчлалыг оруулах гэдэг нь гэхээр яагаад ойтой холбоотой харилцаан дээр аялал жуулчлалыг бид нар хөгжүүлэх гээд зүтгээд байна гэхээр үгүй төр өнөөдөр юу гэдэг 10,000 талбай дээр хор цацах мөнгө гаргаж яснаас аялал жуулчлалын нэг баазад хариуцуулаад өгчвөл аялал жуулчлалын бааз маань тэндээс мөнгө олж байгаа учраас тэр хортож хавьтай тэмцэх ажлыг хийх хэрэгтэй. А эдгээр өөрсдөө хийж чадахгүй ч болно. Тэгвэл мөнгөө гаргаад мэргэжлийнх нь байгууллага тандаад тэр мэргэжлийн байгууллага нь хүнээс хавьтай тэмцэх үйл ажиллагааг хийчих асуудал байхгүй. Тэгвэл төрөөс гаргаж байгаа мөнгө хэмнэгдэн тэр мөнгөөр эргээд хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн. Тэгэхээр манай өнөөгийн хууль тогтоомжууд яагаад асуудал үүсээд байна гэхээр ерөөсөө дандаа хамгааллын зарчим, хязгаарлалтын зарчмыг л барьсан байна. Тэгэхээр бид нар тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хууль, ойн тухай хууль, усны тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, хот суран газрын ногоон байгууламжийн тухай хууль, байгалийн ургамлын тухай хууль, генетик нөөцийн тухай хууль гэдэг нь ингээд байгаль орчны чиглэлээр байгаа энэ олон хуулиудыг аль болох эдийн засгчлуулах хэлбэр дээр нээ. Гэхдээ хамгааллын зарчим бүгдэнд нь нэг нөмөрч шүү. А тэрийг хуулинд яаж тусах вэ гэдэг харилцааг шинжилсэн хариулга дээр эсвэл нэмэлт өөрчлөлтөөр хийж өгье. Тэрийг нь мэргэжлийн байгууллагууд буюу одоо манай тусгай хамгаалалтын захиргаанууд маань өөрсдөө оролцсон. Аялал жуулчлалын маань өөрсдөө оролцсон. Тэ? Энэ оролцож байгаа хэлбэрийн хуулийн тусах хэлбэр дээр нээгээд өчил гэдэг л ийм л зүйлийг л бид нар одоо хуулийн шигтгэж өгч байгаа гэсэн. Ер нь бол хувийн хөвшил тэгээд бас нэг иргэдийн оролцоо гэдгийг илүүтэйгээр тодтогч байгаа гэсэн шүү дээ. За тэгэнгүүт одоо жишээ нь нэг аж ахуй нэгжид нэг тодорхой одоо тусгай хамгаалттай газар нутаг дээр үйл ажиллагаа явуулах эрхийг нөглөө гэж бодоход тухайн аж ахуй нэгжид тавигдах ямар нэгэн шаардлага байгаа юу? Бага. Мэдээ санхүүгийн чадах нэг юм шүү дээ. За жишээлбэл хэдийн хэмжээний га талбай, хэдийн хэмжээний номлог төсвөрийг хавьцаж ажиллах боломж нь тэдэрт байгаа вэ. Хоёрдугаарт явуулах гэж байгаа үйл ажиллагаа зориултын байх хэвээр. Тэ? Аялал жуулчлал байх хэвээр. Тэрээс аялал жуулчлал нэрээр очиод хаус бариад иж болохгүй. Тэ? Орон сууц бариад иж болохгүй гэсэн. Аялал жуулчлал хийнэгчээ тэнд уул уурхайн хайгуулъя гэж болохгүй гэсэн. Тэ? Хоёрдугаар. А гуравдугаар жишээлбэл танах аялал жуулчлалын бааз байгуулж байгаа бол аялал жуулчлалын ямарваа үйл ажиллагаа явуулж байгаа бол нөгөө бидний алдарт жорлонгийн асуудал. Ариун цэврийн байгууламжийг заав шийдсэн байх хэвээр. А дөрөвдүгээрт танаа барилга байгууламж альч тохиолдолд төр болон буулгах боломжтой хэлбэр дээр байгаль орчинд ээлтэй байх хэвээр. Жишээлбэл аялал жуулчлал эрхлэнгүүтээ хязгаарлалтын бүсгээд одоо хөвсгөл далайн зүүрэг дээр очиод битүү ухаад
тэнд нь битүү цемэнтлээд нөгөө хүүтний үйлрэлд аваачаад хатаалт явагдах гад бодис хийгээд тэнд нь үхэр 40 50-аарээ хордож үхээд юмэргүй байхгүй. Энэ бол байгаль орчинд ээлгүй үйл ажиллагаа гэсэн үг. Тэгэхээр бид нар байгаль орчин дээр явуулж байгаа энэ хуулийн дээр бол тодорхой шалгуурыг бол заавал тавьж байгаа. Тэгэхээр маш ойлгомжтойгоор хэлэхэд бол байгаль экологийн унган төрөхөд хохирол учруулж өөрчлөлт гаргаж одоо юу гэдэг бүр бууруулах хэмжээнд байж болохгүй. Унган төрхөөр нь хадгалах энэ зарчмыг л бид нар нэг номер тавьж байгаа. Энэ өөрөө байгаль хамгааллын нэг номерын зарчим байхгүй. Би бас ягаад сая тавигдах шаардлагыг асууж тодруулсан бэ гэхээр үйл ажиллагааны чиглэлээсээ хамаарч байгаа юм те. Магадгүй нөгөө нэг олгогдсон газар дээр бас бүтээн байгуулалт өрнөд байвал яах вэ гэдэг асуултыг асууж байсан байхгүй. Тэгэхээр тэнд бүтээн байгуулалт бий болж болох нь. Гэхдээ бас тодорхой тавигдах шаардлагуудтай хамгийн чухал зүйл нь бол үйл ажиллагааныхаа чиглэл нь аялал жуулчлал руу чиглэсэн байх юм бол тэнд бүтээн байгуулалт бий болж болох юм байна тийм үү? Яг бүтээн байгуулалт гэдгээ бид аягүй сайн бодох хэрэгтэй. Одоо би сая хэлсэн шүү дээ. Аялал жуулчлал 33 дугаар зүйл дээр, хуулийн 33 дугаар зүйл дээр аялал жуулчлал өвлжээ хаварчаа судалгаа шинжилгээ дэд бүтцсэн. Ягаад дэд бүтц гэж орж ирж байгаа юм гэхээр жишээлбэл Оросын холбооны улсаас бүгд хатад ард улс руу явж байгаа хин хоолой байна. Энэ манай Улсын хамгаалалт газар нутгаар дайрч байгаа. Зарим газруудаар. Тэгээ ийм тохиолдолд бид нар яах вэ? Цахилгааны шугамуд байна. Тэ? Одоо цахилгаан орох ёстой шүү дээ. Гихмичлэнгийн юм харилцаанууд бас байна. Тэгэхээр энийгээ бид нар яаж шийдэж өгөх ёстой вэ гэдэг харилцааг саяны 4 дээр л зөвшөөрч байгаа. Бусад бүх харилцааг хориглож байгаа гэсэн үг. Гэтэл та. Дэд бүтцийн асуудал дээр одоо тухайлбал эрчим хүч гэдэг юм уу, ус тогттой холбоотой асуудал дээр төрийн ямар нэг оролцоо байгаа юу? Үгүй байгаа шүү дээ. Одоо нөгөө стратегийн шин чанартай бүтээн байгуулалт одоо таны сайн хэлдэг бүтээн байгуулалт гэдэг шиг стратегийн шин чанартай одоо дэд бүтцийн асуудлууд байна. Жишээлбэл саяны 3 улс дамжиж явж байгаа хин хоолой байна. Жишээ бодож жишээ шүү дээ. Манай Улсын хамгаалалт газар нутаг дээр зарим дайрч байгаа. Тэгэхээр тэр газар нутаг дээр дайрахаар зарим бүс жишээлбэл хамгаалтын бүс дайрч байгаа жишээтэй байгаа. Тэгээ хамгаалтын бүс дайрж байгаа тохиолдолд бид нар ямар хангамж авах вэ? Онгон бүс дайрж байгаа тохиолдолд ямар хангамж авах вэ? Тэ? Онгон бүс дайрч байна наатаа бол жоохон хажуугаар нь явуул гэдэг зөвлөмжийг бид нар өгч байгаа шүү дээ. Маш яг онгон бүс дайрах гэдэг нь одоо манай зэрлэг хамтд яг нүүдлийн коридор тарч та наач болохгүй. Наатаа жоохон зүүн талаараа явуул гэдэг ч юм. Ийм харилцааг чинь бид нар хийж байгаа. Тэгэхээр одооны хуулийн дээр шүлжин төгөлдөр байна. Тэгэхээр бид нар энэ харилцааг энд бол хэвээр хадгалж байгаа гэсэн үг. Ер нь хуулийн төсөл хичнээн бүлэг хичнээн яг тавиад. Яг бид нар хуулийн төсөл дээр бол нөгөө хуучин байсан харилцаануудыг нөгөө сул талуудыг бид нар гаргаж ирсэн гэсэн шүү дээ. Тэр сул талуудыг бид нар бүгдийг цэгцлээд янзлаад аль болох одоо нөгөө нэг засварлах хэлбэр дээр. Гэхдээ төс зүйл гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол бүгдийг цэгцэлж янзлаад бол 9 бүлэг 56 зүйлтэйгээр энэ хоёр шинжилсэн хуулийн төсөл бичигдэж байгаа. Одоо чинь Лунаба жуулчны баазын тухайд хустай дах гэхлээр хустай нуруунд үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Тэг хустай баазын зөвлөлбөр газар гэж яг манай хажууд байдаг. Манайхаас яг тэр нэг бүсээс нь жоохон гадна талд нь яг дотор нь орохгүй. Яг ийм нэг тусгай хамгаалттай газар нутаг дээр бас яг ийм аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бас нэг тийм давуу сул гэдэг тийм талууд юу байна? Ер нь тусгай хамгаалалтаа байгалийн үзэсгэлэнтэй газараа төшөглөж аялал жуулчлал хөгжиж штэ. Тэрнээс одоо бүр ингээд тусгай хамгаалалт байхгүй одоо очиод ингээд ямар ч одоо нөгөө үзэж харах юм гайхгүй газар хинж хөрөнгө оруулаад хинт чинь жуулчны бааз бариад хүн очихчгүй одоо сурталчлах юм байхчгүй. А бид нар одоо ингээд тусгай хамгаалалтаа газрыг төшөглөж жуулчны бааз байгуулснараа яаж байна гэхлээр зэрэг тэр тусгай хамгаалалтаа газраас дэлхийд дахинд сурталчилж байгаа байхгүй. Монголд ийм гоё ингээд онгон дагшин, ийм гоё амтан те, ийм дэлхийд цорын ганц те, ийм амтан байдаг шүү. Ингээд Монгол устж үгүй болоод бусаж эргэж ирсэн ч гэдэг юм уу. Одоо айл болох тухайн одоо тусгай хамгаалалтаа газрынхаа айл болох мундаг давуу талуудыг ингээд сурталчлаад Монголд хүн өрн дуудах тэр хэмжээг нь Монгол улсад нэг одоо жуулч ирэхэд ч л одоо 30 хэдэн ажлын байр идэвхждэг шүү дээ. Тэр хэмжээгээр маш олон хүмүүс ашиг орлоготой болох тэр үе таалгыг бас ингээд улсдаа л тусалж байгаа байхгүй юу? Ер нь аялал жуулчлалын салбар бол тухайн улс оронд бол өндөр хөгжилтэй орнуудад ерөөсөө сангийн яам болон эдийн засгийн хөгжил
ажлынхаа яамны харьяанд байдаг юм билээ. Яг гэвэл тэр ингээд тэр улсыг сонирхож асар их нөө гадаадын жуулчид ирдэг. Тэр жуулчид одоо онгоцноос эхлээл одоо онгоцонд суухасаа хэсүүлээд л тухайн улсад одоо ингээд валюта оруулж эхэлдэг учраас айгүй олон салбарын хөгжилд одоо хувь нэмэр оруулдаг учраас энийг маш онцгой түвшинд авч үздэг юм байна л да. Манай улс ч гэсэн одоо бас энийг ингээд онцгой түвшинд авч үзээд ихний одоо ингээд хуулийн боломж бололцоонуудаа нээгээд тусгай хамгаалалттай газрынхаа ингээд хуулинд өөрчлөлт оруулаад аялал жуулчлалын байгууллагуудынхаа ингээд ажиллах боломж нөхцөлийг ингээд сайхан тавьж өгөөд ингэж байгаа нь бол цаагаараа Монгол улсад айлчлан ирж байгаа энэ жуулчдад тэр олон одоо ажлын байр идэвхжиж тэр олон одоо салбарын одоо малчтаас ихсүүлээд онгоцны буудал одоо онгоцны зочид буудлаа төмөр зам тээвэр орчуулагч гайд ресторан дэлгүүр хоршоо гэл тийм ээ одоо морь унуулах гэл ингээл маш олон салбар энэ салбараас ингэж орлого олдог учраас энэ дээр бол одоо маш зөв зүйтэй бодлого нь одоо эхлэлд энэ хуулиар бас тавигдаж байна гэж. Гэхдээ давхар бас яг одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хариуцлага улам илүү нэмэгдэж байгаа. Тийм шүү дээ. Одоо сайн нэг том юу гарлаа шүү дээ. Сайн нэг том комплейн гарлаа шүү дээ. Солонгосын жуулчин тий. Одоо ингээл гар авах гэсэн чинь ус байдгүй би засгсан чинь 0 юм бэ гэн. Ингэж. Тэгэхээр зэрэг бид нар бас яг энэ гадаадын жуулчдыг ямар ингээд одоо шаардлага стандарт хангасан одоо байгууллага аж ахуйн нэгжүүд хүлээж авах ёстой гэдэг стандартаараа тогтоохгүй бол зүгээр л хэн дуртай энэ болно би чадна гэдэг компаниуд ороод одоо Монгол улсын нэрийг хугалсан ийм том аюулд өртөж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар одоо яг энэ аялал жуулчлалыг хүлээж авах гадаадын жуулчдыг одоо ямар стандарт хангасан одоо байгууллагууд хүлээж авах вэ гэдэг дээр тогтож цаана Монгол улсын нэр төрийг хамгаалахгүй бол одоо сая бол аюул боллоо шүү дээ. Тэр мэдлээ шүү дээ тий. Нэмээд яг зөв нэг зүйл хэлэхэд тэр нэг хоцрон газрын хязгаарлалтай бүстэй холбоотой харилцааг бараг ярьж чадсангүй. Улаанбаатар хот буюу энэ Дархан цааст Богдхан уулын маань хаяад ирлэн байгаа 6000 гаруй га талбайд байгаа орон сууцсан энэ асуудал байгаа. Тэгэхээр бид нар хоцрон орчмын хязгаарлалтын бүс гэж тусад нь гаргаж ирээд энэ доторх харилцааг засгийн газарт бүр эрхийн нээж өгч байгаа. Одоо энэ хууль батлагдвал сургуулаа барьж болно, цэцэрлэгээ барьж болно, зам харилцаагаа бүгдийг шийдэж болно, хогийн менежментээ зэгцэж болно. Юу л вэ хоттой холбоотой адилхан харилцаа руу хийж өгч байгаа гэсэн үг. Гэхдээ хязгаарлалтын бүс дотроо байна. Яагаад гэвэл манай Богдхан уулч өөрөө ЮНЕСКОд бүртгэлтэй хэмжээ маань хасагдаж болохгүй. Дэлхийн бүх улс орнуудад яг энэ жишг байгаа. Тусгай хамгаалалт газрын дотор суурин үүссэн харилцаа бий. Тэгвэл энэ сууринг нь бид нар яаж шийдэж өгөх вэ? Бид нар тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хуулийн дээр нэг зарчим барьж байгаа. Тэр нь бол Богдхан уулын энэ үүссэн суурьшлийн бүс бол өргөдөхгүй. Одоо нэмж. Өөрөөр хэлбэл нэмэхгүй гэсэн. Одоо байгаа харилцаанд л байна. Нэг. Нөгөөх нь хил цаагийн зөвхөн улсын хурлын бүр эрх хэмнэлтээр үлдэж байгаа. Энийг тэлэхгүй гэсэн үг. Тэлэх хэсэг нь улсын хурл шийднэ л гэсэн бүр эрх. Нөгөө талдаа засгийн газарт тухайн харилцааг нь тэр чигт нь бид нар шийдэж өгч байгаа гэсэн үг. Тэгснээрээ засгийн газар жишээлбэл нийслэлтэй хариуцсан уу? Өөрөө хариуцаад аваад явна уу? Тэ? Ягаад бид нар засгийн газар гэж Богдхан уулан дээр энэ дээр орж иж байгаа хэрэг энэ нэг хот сүрэн газар байхгүй. Жишээлбэл энэ дээр Улаанбаатар хотын захиргаа гэдээ оруулчвал хуулинд орчих болохгүй болчихдог. Ягаад тэгэхээр дахиад бусад сууринууд байгаа. Жишээлбэл Аранхан аймгийн булгуу бол байна. Дархан цаастай бол байна, тэ? Хөвсгөл аймгийн хордол сардаг байна. Дархан цаастай байна. Гэтэг ч юм ингээд харилцаанууд байгаа юм. Тэгэхээр суурин газрын энэ харилцааг засгийн газар бүр эрхийн өгснөөр тэрийг магадгүй жишээлбэл тухайн Хөвсгөл аймагт нь ч юм уу эсвэл суманд нь ч юм уу менежментийн хариуцлага бүрэн эрх нийслэлийг нь Улаанбаатар хотын захиргаанд хариуцлагдаг санжуу яадаг санжуу тэр нь засгийн газарт бүр эрхийн нээж өгч байгаа. Энүүгээрээ тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хуулийн бас нэг одоо нэгэнт үүссэн байгаа суурьшмал энэ одоо хотцсон харилцааг бол хотынх нь харилцаагаар тэр чигт нь шийдвэрлэе гэдэг хэлбэрийг бол энэ тусгай хамгаалалт газрын нутгийн тухай хуулинд бас оруулж өгч байгаа. Гэх мэтчлэнгээр угаасаа бидний дурддагдаагүй олон одоо заалтууд зөвлөв бүлгүүд багтсан байгаа бах тийм ээ. Тэгээд бас яг нөгөө тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөв боловсруулагдж байгаатай холбоотойгоор бид улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ болон хан хинтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны дарга Хаш Маргад болон хустай дахь Лунабо жуулчны баазын захирал Цэнт Сүрэн гэдэг ингээ ерөнхийдөө бас яг салбарын хамтын ажиллагаатай одоо аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг үржиж хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг үзэж та бүхэнд өгөхийг хичээлээ. Тэгээд та бүхний цаашдаа ажилтны амжилт хүсье. Хуулийн төсөл хизээж болгоноор орох
гэсэн Засгийн газраас санал авахраа болчихсон байгаа. Бидний тооцоогоор бол 6 сарын дундаас хойш усыг хол дөрвөн баригдахаар төлөвлөгдөж байна. За баярлалаа. Үзэгч та бүхэнд Eagle телевиз нэг сэдвээр хэлэлцүүлэг хүрлээ. Анхааланд бол хамт байсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. баярлалаа.